За guys ингээд 2026 оны 2 сарын 17-ны өдөр код бичиж хийсний 7 дахь өдөр болж байна. Тэгээд 5 6 дахь өдөр бол ерөөсөө рекорд хийж аваагүй. Тэгээд өнөөдөр ингээд рекорд хийж байна. За би ингээд эхний шатантаа болохоор зүгээр YouTube дээрээс анхан шатны код бичих хичээлүүдийг үзээд ерөөхдөө код бичих гэдэг зүйлийг ингээд өөргөө дуртай болоод өдөр болгоо юм давтах юм дадлаас булгаад тэгээд дээрэс нь жоохон vibe coding бичих юм уу те одоо ингээд хиймэл оюун ухаанд prompt зөв prompt өгөө. Тэгээд тэр гаргуулж авсан код өөрөө ойлгодог болоод тэгээд тэр одоо build хийгээд тэгээд тэргээ тестлээ. Тэгээд тэргээ дахиж одоо ингээд те сайжруулдаг ч юм уу те иймэрхүү дадлуудыг суулгах үндснээр бол ингээд би тааж хийж байгаа. За тэгээд ингээд дэш ингээд код бичих хичээлээд орох юм бол ингээд одоо ийм хичээлүүд гарч ирж ээлээ. Гэтэ эдгээр нь бол надад бол нэг амар ойлгомжтой үр өгөөжтэй бол байж чадаагүй. За тэгээд би болохоор яг энэ хүний одоо нэг 13 дахь хичээл хүртэл нь үзсэн байгаа. Тэгээд нэг хичээлээ үзээд байх юм бол ингээд уйтгартай юм билээ. Тийм учраас би одоо ингээд өөрөө хичээлээ хийж байгаа маа өөрчлөгээд Монгол код одоо харж байгаас Монгол код академи ерөөхдөө хичээлүүдээ бол үзэж эхэлж байна. Тэгээд энэ чинь бол ингээд 8 хичээлтэй бол байгаа. Тэгээд энэ ч бас ингээд бодлого бодож бас болт юм билээ. Одоо энэ хоёр төлөвлөсөн сонгож жагаад ийш нь ороод болгоод нь боч. Өмнөөс нэг 3 4 өдөр код бичиж гэж ерөөдөө оролцож ийсэн. Тэгээд тэр үе дээр болохоор энэ Монгол код академи энэ хичээлүүдийг үзээд ингээд болгоод нь бочсон. Тухайд ерөөсөө ойлгоогүй тэгээд нэг 3 4 өдөр код бичээл ингээд орхицсан. Тэгээд энэ удаад болохоор ингээд за одоо ингээд ямарч 7 өдрийн нүүр бол хараад явж байна. Тэгээд сүүлийн үеч нэг тарих толгоо өвдөөд ерөөсөө сэтгэл зүйн жоохон тайван байж чадахгүй. Тэгээд ямар тааш нэг өдөрт нэг цаг 30 минутаас 2 цаг шинэ хичээлүүдээ бол үзээд явж байгаа. Тэгээд өмнөх нэг хоёр хичээлдээ болол тэг үзээд баттгаад бололыг явдаг нон журм хавал давал явж байгаа. Тэгээд өдөрт 2 цагаас 1 цаг 30 минутаас 2 цаг үннээс дээш бол ерөөдөө давтаж чадахгүй. Дээдлээ тал нэг иймэрхүү хугацаанд л давтаж байна. Тэгээд миний яг толгой дотор бол үнэхээр яг өөрөө толгой дотор мөрөөж байгаа зүйлээ үнэхээр биелүүлмээр байвал өдөрт нэг 6-7 цаг код бичих гэж бодлоо. Гэтэ уусаа өөрөө бичиж чадахгүй юм чинь хүчил суугаад яг уус ингээд дургүй маа ингээд тэг хүчилж одоо ингээд 6 цагаас сууж чадахгүй юм ингээд хүчилж суугаад ангууд чинь ингээд хүн өөр хийж байгаа зүйлээ дургүй болчт юм билээ. Тэгээд энийг би e-com дээрээс ерөөхдөө бол андарж олж харсан. Уусаа бид өнгөрсөн жил e-com хийгээд fail хийсэн хүчнээ олон туршлага тэгээд жижиг сажиг ерөөхдөө бол алдаад давтагдал гэдэг ч юм уу юм зүйлээ олж харсан хүний хувьд бол яг энийг бол ингээд мэдж байгаа. Тэгээд юутай ч гэсэн өдөрт бол дээд талдаа 2 цаг бичиж чадна. Тэгээд бичиж чадах тэр дээдлийн хугацаанд л ингээд бичиж сууж гин. Тэгээд үлдсэн цагтаа тэгээд амраад өөр хийх зүйлсээ бол хийгээд сууж байна.